Эксурвалж номын инженер бүх өгүүлэг ухар гэж хэлэхэд саяхан ам авахаар төв асралууд өгсөн хасар цочиж хэмбэ гэж харахад халхайлган нөмөрсөн дээлний завсраар шөвг шиг зүйл хавирганд нь шигджээ. Түрүүнээс хойш хажуугаар холихоод ойртохчгээд байгаа юм шиг харагдаад байсан царайлаг шар бүсгүй байлаа. Бүхийг гараан татах гэтэл нөгөө хурц зүйл улам шигдэж өвтгөв. Бүсгүй түүнийг сугджээ. Арслан ирж амаа хурдан аваарай гэх асрын зүгээс шаардангуй гарах дуу сонсоод яаж чадаагүй бүх бүсгүйн гарын аяыг дагаж цаашллаа. Олон хүмүүс дунд гинт чөрийсэн бүсгүйг барайд авалтаач биш, яалтаач биш болсон хасар чи яах гээд байгаа юм? Базаад хайчих шүү гэхэд бүсгүй тас инээж. Авдаг хідээ хаваад нутгийн бүхийг минь харж үзнэ гэвэл наад сүвээгч нь бэртээлгүй явуулъя гэд хажууд зогсох машин руу заалаа. Дөрвөлжин хар жип дотор мулзан толгойтой 2-3 залуус гэлгар ууттай мөнгө өргөж харуулад буцааж тавилаа. Хасарт хэл хүүг олдсонгүй тул толгой нь манс хийж хамаг булчин сулрах шиг болжээ. Тэр сүүлийн үед яаж ч хичээж ажиллаад цалин багаас гадна эд өсч төлжиж хөгжиж байгаа биеийнхээ эд хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн байв. Тэрээр шудраг гэгдэх нэгэн тул бус төвчүүдийн адил том жип унж ирэх биш. Орон нутгийн автобусаар ирээд нутгийн томоохон ойд зодглож 4 даваад байгаа нь энэ юм. 5-ын даваанд ам бохин авахаар ханартал ийм зүйлтэй таарчээ. Хэрвээ энэ ойд дөрвөлбөл бай шагнал нь бас ч гэж хөөрхөн байсанд ийхүү зориуд иржээ. Гэтэл одоо тэр бай шагналаас нь хэд дахин их бүр шуудаатай мөнгө харуулад доош тавьсанд шунал нь хөдөлж нэг л удаа хийх. Цаашд энэ мөнгөө өсгөөд амьдраад байж болох бах гэж бодсон аж. Ингээд хар цагаан дуугүй нутгийн бүсгүйн заасан залууг амлж яваад хөлдөө алдан тэртээ хол цацуулан шидүүлж унахад хүмүүс уухайлан алга ташиж шинэхэн начин болсон залууг шагшин магтаж байх шиг болов. Энэ бүхэн 10 жилийн өмнө болжээ. Тэр цагаас хойш арслан гэгдэх тэр бүхийн хямар харж залуу бөхчүүдийг хайж чадхаач болж. Гэхдээ л яаж ийгээд 4 даваад 5-ын даваанд начин өксөөр мөнгийг ч нэг цулайтал хийж бизнестэйч болж. Харин түүнийг хүмүүс хасар арслан гэхээсээ илүү хэвтүүл арслан гэх болсон билээ. Ийм муухай нэртэй болчих гэж хэмээн өөртөө гутарсан арслан сүүлийн удаа үнэнчээр барилдахаар шийдэж нэгэн аймгийн ойд явжээ. Замдаа ийхүү өнгөрснийг бодон алаг тохойн даваан дээр хэвтэж байгаа ажгүй. Бүх юмаа орхиод хинтэйч уулзалгүй хотоос нэг превс унаад гарсан тул хинч таньсангүй. Хэсэг амарч яваад бөгчүүдээ бүртгүүлээрэ гэх үг сонссоор аян замд тоос широонд дарагдсан цагаан үлэн хэртэй саарал замцаан гөвсөөр асрын зүг дөхлөө. Царайгаан тоос широонд даруулж нар салхинд гандуулснаас болоод хуучны арсланг хинч таньсангүй. Асрын урд бүх бүртгэж байгаа настай втрээр алив тэр залуу бүртгүүлэх гээд байна уу? Нааш дөх гэв. Хасар бүтэн 3 сар тасралтгүй бэлтгэл хийсэн тул шалхайсан гиз унжсан хацаргээд бүх юм нь шуугдаж татагтаад эд залуу ханарсан жигд бэрн орж байгаа залуу арслан луга харагдана. Гэвч дарж өмссөн сетк малгай зориуд шалхайлгаж тавиу сонгосон өлөн хэртэй цамц нь түүний биеийг тодруулсангүй. Залуу бүх добу гэж бүртгүүлээд эргэлээ. Түүнийг багдан добу гэдэг байсан бүлгөө. Тэр нэрэл төр зээлдсэн аж. Цолж эмэгтэй юу? Үгүй гэж хэлээд эргэв.
Түүний цаахан улсын цол саяхан авсан хэдэн бөхчүүл хасрын хажуугаар нааш цааш гүйлдэнэ. Хүмүүс танигдахгүй гэж сүүлийн 5 жил барилдаагүй болохоор бүгд л түүнийг мартаж юу гэлтэй. Харваас цоохор болд хавчиг илбгэнаар гол найраа хийх гээл ста тэрүүгээр нэг наашаач нэг цаашаач нэг гүйсээр байгаа харагдана. Танигдахгүй гэж нүүрэндээ 2 3 сорив тавьж өнгөрсөн жил нилээд бэлдэжээ. Наадамчин олон нэг л дүнсгэр. Энэ жил ч дахиад л найраны начин заанууд төрөх байх та. Хизээ энэ байдал алга болох юм бол та гэсэн шивэр авир яриа. Хасар байдлыг тандаж хүмүүсийн дундуур явбал нэгийн даваанаас өксүүлээд л давуулсаар 4-ийн даваанд авчрах 4 бүх байгааг тандаж мэдв. Үүнийг цоохор болд найруулж ард нь хавчиг илбгээ дөрвөлжин бенз дотор ялхайж суугаад шүдээ чигчилэх зуур зай завсаргүй мах идэж сууна. Зуны халуунд бараг ялзармаарч юм шиг. Ийхүү бужигнсаар нэгийн даваа эхэллээ. Төв цэнгэлдэх хавцаа хүмүүс цөөрч морд рууч явчихсан юм уу эсвэл хаа нэгтээ таран оцгоосон гэмээр хачин эл хул оргино. Гэтэл хавчиг илбгэгийн начинд зүтгүүлж байгаа гэсэн нэг бүдүүн биетэй эв хавгүй залуу хасартай таарчихжээ. Хавчиг уйж байгаа морио ямар бөхтөө таарсныг мэдэх санаатай байгаа бололтой машинаасаа зовлогоон чирч ядан буугаад цоохрыгоо дагуулan хажуугаар нь эргэлдэнгээ нэгнүүдээрээ ирмэж дохиод дуудаж байна. Хасар эс хараагүй хүн болж буруу харжээ. Олон хүмүүсийн нүрэн дээр яаж чадаагүй тэрбээр гэж хэсэг дуугүй болсноо. Өөрийн ирэхгүй мөнгөнд бодогдсон бололтой дөгч ирээд. Хөөе. Чи 5 сая яваад наад залуудаа унж өгөх юм гэд хурууга мөнгө тоолж байгаа юм шиг хөдөлгөж үзүүлв. Хасар байдлыг ойлгосон ч юу ч ойлгоогүй хүн шиг марсаатлын нэгээд чихрүүгэн зааж дүлий гэх дохио үзүүлээд би юм сонсдгүй гэв. Заяа хайсан гуйлагчин бороо наадхыга хаагшиж чим байгаа үсттэй. Нөгөө захиалагч нь болдоо бүдүүнээр ив хавгүй нэж би өөрөө аргалжихнаа гэж сүртэй дуугарав. Нэгийн давааны барилдаан болоход талбайд байсан хүмүүс гинт шуугилдж баг багаар нэмэгдэж эхэллээ. Учир нь энэ жил начин болно гэж баттай яригдж байсан баян бороо бүдүүн бие дааж ядан нэгэн залуу хөхтэй ач тач үзэж олныг шуугуулжээ. Хасар зориуд залуугаар бие халаах гэж ундгийн даваан дээр нь татаж тогтоогоод үйл тамын баахан цайлгав. Энэ нь үзэгчдэд хөвгөлтэй санагдаж дуугаа авалцсан цэнгэлдэхийг дүүргэж эхэлсэн нь тэрэ. Баян бороог хазайх болгонд амдаа хараал хэлсэн цоохор хавчиг хоёр байж ядан засвуулын хажуугаар очиж үе үг дайхч нөгөө бүхэн дүлийг нь гэсэн хариу авсаар. Нэгийн давааны 2 бүх бараг цаг өнгөрөө ноцолдож байгаад хамгийн сүүлд тунж үлдэхэд хасар бусгаж цайлаад давчихлаа. Хагас тэр бум төгөрг нь нүдэн дээр нь ийхүү салхинд хийсэнд байж ядсан цоохор хавчиг хоёр амдаа хараал хэлэн эргэлдэж байхад цэнгэлдэхээр дүүрэн хүмүүс аз жаргалдаа багтаж ядан уухайлж байлаа. 2-ын даваа, 3 4-ийн даваа мөн л ийхүү тэр хоёрын тооцоолсон тэр бун гаруй төгрөгийг авч утснаар барахгүй. 5-ын даваанд даваа өгөхнийг цолтныг тэр гайт добуу гих бүх хөмрөөд хайчихснаар цоохор хавчиг хоёрын хувьд жинхэнэ хар дарсан зүуд эхэл байв. 4-ийн даваа дуусахад сүүлийн хэдэн жил дайвилзаагүй цэнгэлдэх түн олны мэлмид шагширгдан 90 хурц бөхчүүдийн чимэг болсон барилдааныг шимтэн үзэх хүсэлтэй үзэгчид аймгийн төвийн гэр бүрээс цугларч битүү дүүрчээ. Хүмбэр ламда добуу гэх ажээ. 5-ын даваанд цоохор болд хавчиг хоёрт авах бүх үлдсэнгүй бололтой.
Нэг л гунигтай болж арга эцэндээ нэг нь залуу бүх добууг авч хаг шидэж өшөөгөө авахаар амлажээ. Улс даяар алдартай цоохор болдоос бүгд айх бөгөөд хаях гэсэн хэнийг ч төвгүй хайдаг гэдгийг бүгд мэднэ. Хавчигч гэсэн мөн адил эвгүй бүхвлээ. Цоохрыг добууг авсан гэдгийг сонсоод хүмүүс хөө гэж шуугилдцгаав. Давын даваа эхлэхэд цоохор болд добуутай өрөнгөө чамайг дүүрэг чинь дэлбэртэл шидэдэг үл дөө. Ямар гэж гай хаанаас гараад ирв хэмээн өрхөд. Тэгэлдээ гэх зур барьцгүй хавсарч хайчаад дэвж одов. Ингэн чинээ санаагүй цоохор ялдчгүй шороотоо утгалдсан гуян гөвөнгөө нэг л танил хавсраа ороод ирэх чинь гэж амандаа үгэлжээ. 6-гийн даваанд харин хэнч амлсангүй тунжээ. 7-гийн даваанд хавчиг найраа хийхийг хүсвч хэнч түүн дээр мөнгө авчирч заан болъё гэсэнгүйт өөрийнх нь хүмүүсийг дээш гаргаагүй өнөө добууг авч барилдахаар шийдлээ. Хэдийгээр биеэн дааж ядан хөдлөх мэт боловч уян хатан байдлаараа гойд алдартай хавчгаас улсын аваргууд хүртэл бэргдэг гэдгийг мэдэх добуу яаж барилдахаан дотроо цэгнэн гарч ирв. Цолоон дуудуулж дуусмагцал өрж эхэлсэн хавчиг урдаас нь чон шиг гялтганах бор нүдийг хараад хэвтүүл байсан болж гэж өөрийн эрэхгүй боджээ. Тэртээ 5 жилийн өмнө нэгэн ийм үлдээлдэх залуу гарч ирэхэд хэвтүүл хасар гарч ирээд ганцхан хавраад тэнгэр харуулж тэр жил хамгийн их ол зомогтой буццгаасан ажээ. Түүнээс хойш хэвтүүлийг огт харсангүй. Чухам үннээрээ барилдсан бол хэвтүүл өдийд дархан авраг байх байсан биз гэж хаяа боддог ажээ. Өрөөдөл юу юугүй харцгадан дайрсан залуу бүх түүнийг хідэнтэй халаад барьцаалдуулан төрж хөөж байснаа гинт холбирон гуд татаж унгав. Яах хийхин зургуйл тэнгэр харсан хавчиг юу болохыг ч харж амтсангүй. Цэнгэлдэхээр дүүрэн хүмүүсийн уухайлах дуу сонсогдож чухам сүүлийн хэдэн жил үзээгүй наадман үдсэн үзэгчид өндөр дуугаар доббуу гэж ойрлолдох нь яг л чихэд дэлбэрэмт байлаа. Аймгийн наадмаа гэж тэр тусмаа тэгш ойн тохиож буй энэ аймгийн наадам ийхүү онцгой сайхан болж буйд үзэгч түмэн чухмал баяр цэнгэлийн манлайд түгжээ. Нүглээн багж гисэн хураасан хасар буюу добуу дээшээ тэнгэрийг хараад би дөнгөжл 30 хүргэж явна шүү дээ. Нүглээ нэмгэлэх хугацаач өгнө байна да гэж амандаа үглээд дарцэглэн хийсэх төрийн талбайгаан тойрхоор харцаг шонхорлуга шууган дэвлээ.